За Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуух ажлага эвдэрч иргэдийн аюулгүй байдалд эрсдэлт нөхцөл үүссэн байна. За тус ажлагыг 2021 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж байсан бол энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр засаж шинжилгээр төлөвлөсөн гэж тайлбарлалаа. За үзэгчдээ НТV-гийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 11-р хорооноос мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр 2-р сургуулийн урдуур явах энэ зам дагуу хүүхдийг автомашины осол гэмтлээс хамгаалах үүднээс яг энэ хүү дэргэд харагдах төмөр хашлахыг бол хийж байсан. За гэхдээ тодорхой хэдэн жилийн дараа бол эхнээсээ хашлага маань хугараад гагнуур нь салсан нэлээдгүй бас эвдрэл гэмтэл үүссэн ийм нөхцөл байдал ажиглагдж байна. Тэгэхээр магадгүй одоо дугуйтай болоод скутертэй хүүхэд санамсаргүй ирээд мөрөглөө гэхэд за энд бол хүүхдийг бол хамгаалах биш, за эсрэгээрээ гэмтэх ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Би одоо нэг удаа найзтайгаа явж байхдаа одоо манай найз одоо ингээд энэгээр ингээд явж исэн чинь манай найзын хувцс ингээд татагдаад тэгээд нэг удаа тийм болж ирсэн. Ер нь бол аюултай гэж боддог. Би ч гэсэн өөрөө яг бас яг ийм юунаас гэмтчихэл яг гэмтэл орол явж байгаа хэд унжаагаад бас хашлах мөргөж унчаад тэгэл. За энэхүү тогтчлын ажлыг хийхэд 2-р сургууль болон тус замын урд байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санал хүсэлтээ хэлж байжээ. Эвдэрч байгаа шалтгаан гэвэл одоо шөнө оройч гэлтгүү те янз бүрийн автотеврийн замын ослоос олж ерөнхийдөө бол энэ хашлага бол эвдэрч байна. Ер нь бол одоо хэд хэдэн газар бол жаахан хугарсан гэмтсэн бол харагддаг. Өдөр тутамдаа бол би ингээд байнга явдаг учраас ер нь бол анзаардгийн энийг бол одоо Сүхбаатар дүүргийнхээ хот тогтчлтын одоо анх газар маань бол ерөнхийдөө хариуцаа цаашдаа сайжруулах байхаа. Тухайн зам хэсэгт 2-р сургуулаа байрладаг тул хүүхэд огчууд гарцгүй газраар зам гарч зам тээврийн осолд орох эрсдэл өндөр байсан. За харин энэхүү хашлахыг хийснээр эрсдэл буурсан ч иргэд хашлах нь өөрөө эрсдэл болж хувираад байна. Эрсдлийг арилгаж хизээ засвар арчилт хийх талаар Сүхбаатар дүүргээс тодруулахад мэдээлэл өгөх хүн байхгүй. За энэ жил нийслэлээс шинжилэл хийнэ гэх хариултыг өгсөн юм.